сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, шамбрам гэдэг энэ асуудлын талаар би өнөөдөр ярих гэж байна. За, тэгэхээр миний өнөөдрийн бичлэгт болохоор шамбрам гэж юу юм? За, шамбрам ер нь яагаад үүсдэг? Шалтгаан нь юу байдгийг? За, тэр шалтгаан дотроосоо яг хамгийн гол шалтгааны нэг болох өтгөн хатгалт гэж байгаа. Тэгэхээр энэ өтгөн хатгалтын талаар өтгөн хатгалттай хүмүүс энийг эмчлэхийн тулд гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ гэдэг талаар та бүхэндээ ярих гэж байна. За, тэгэхээр шамбрам гэдэг бол бидний шулуун гэцэнд байдаг энэхүү асуудлыг хэлээд байгаа. Тэгэхээр бидний бид байдаг тараагур суц буюу зүрх рүүгээ ингэж цусаа дамжуулдаг энэхүү суц маань бидний шулуун гэцэнд байрладаг бас тийм ээ. Тэгэхээр энэ суц маань өөрөө ямар нэгэн шалтгаан дотоод болон гадаад шалтгааны улмаас өргөсөөд өрөвсөд тэгээд тэндээ бол цүлхэн энэ үүсэж байгаа энэ эмгийг бол бид нар шамбрам гэж нэрлэдэг байгаа. За, тэгэхээр шамбрам маань хаана үүссэн бэ гэдэг байрлалаасаа хамаарат дотор шамбрам, гадна шамбрам гэж байдаг. За, түүнээс гадна зарим хүмүүст бол энэ хоёр шамбрам хоёулаа хавсарсан байдлаар бол илэрдэг байгаа. За, манай Монголд гэхэд бол шамбрам бол ер нь 3 хүн тутмын нэгэнд нь байгаа. Тэгэхээр яг энэ асуудлаар бол амьдралынхаа яг тодорхой нэг үеүүдэд бол өвчлөдөг гэсэн ийм тоо баримт хүртэл бол байдгийн байна. За, шамбрамыг тэгвэл бид нар урьдчилан сэргийлэхийн тулд эмчлэхийн тулд гол нь яагаад үүсээд байгаа вэ гэдэг тэр шалтгааныг нь бас сайн мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол гол энэ шамбрам үүсээд байгаа шалтгаан нь тухайн хүний өөрийнх нь амьдралын буруу хэм маягаас бол их болдог. За, жишээлх юм бол сүүлийн үед бол гар утас гэдэг энэ хэрэглээ бид нарыг бол ерөөсөө мэдээлэлээс салахгүй ингээд гар утаснаас салахгүй байгаа. Энэ маань амьдралын бүх хэсэгт тэр байтугай жорлонд хүртэл бид нар 0-д орохдоо хүртэл гар утастайгаа ордог. Тэгээд тэндээ бол 10, 20, 30, 40 минут тийм ээ маш удаан хугацаагаар бол сууж байгаа. Энэ нь бол бас бидний шамбрамтай болох нэг буруу амьдралын хэм маягийн нэг хэсэг болоод байгаа. За, архаг суулгалт гэж ярьдаг те байн гүйлгээд идэг хүмүүс бол шамбрамтай болдог. За, үүний нэг эсрэг нь болохоор өтгөн хатгалт гэж байгаа. Тэгэхээр өтгөн хатгалтаас болоод маш их хүчтэй дүлснээс болоод бас шамбрамаар өвддөг байгаа. За, мөн таргалалт байна, жирэмслэлт байна. За, хүнд юм байнга өргөдөг ийм онцлогтой ажлууд байна шүү дээ те. За, удаан хугацаагаар суудаг ийм мэргэжил ажлууд байна. За, тэгээд мөн зарим спортын төрлүүд байнга гэж тогтмол хүнд юм өргөдөг ийм хүмүүст бол шамбрамаар өвдөжлөх магадлал бол маш их өндөр байдаг байгаа. За, энэ дотроос бүгднгийн ингээ ярина гэвэл энэ маань маш урт болох учраас өнөөдөр би зөвхөн та бүхэнд өтгөн хатгалт нь шамбрамд яаж нөлөөлдгийг, энэ өтгөн хатгалтыг яаж өөрөө гэрээрээ зогсоож болох вэ гэдэг энэ маш энгийн аргыг бас зааж өгөх гэж байгаамаа. Өтгөн хатгалт гэдэг маань яг юу хэлээд байгаа вэ? Тэгэхээр ер нь бол хүн өдөр болгон өтгөнөө гаргах ёстой гэдэг. Гэхдээ хүн болгон өөр бие махбодтой учраас яг хэрвээ та 48 цаг буюу 2 өдрөөс дээш хугацаагаар өтгөнөө гадагшлуулахгүй байхыг бол бид нар өтгөн хатгалт гэж хэлдэг тийм ээ. Тэгэхээр зарим хүний хувьд бол өдөр болгон өтгөнөө тэр байтугай өдөрт 1, 2, 3 хүртэл өтгөнөө гаргаж ээж биеийн сулардаг ийм хүн байдаг. Гэтэл зарим хүмүүс бол 2 хоногт 1 удаа өтгөнөө гаргадаг. За, тэгвэл энэ бол хэвийн гэж үздэг. Тэгэхээр 2 хоног дотроо буюу 48 цаг дотроо хэрвээ та өтгөнөө 1-ээс 2, 3 удаа ингээ гаргаж байгаа бол та өтгөн хатгалттай гэсэн үг биш байх. За, тэгвэл хэрвээ та 22 өдрөөс дээш хугацаанд өтгөнөө гаргахгүй байх юм бол энийг та өтгөн хатгалттай гэж өөрөөгөө үзэх нэг үндэс болох нэ. За, тэгэхээр ер нь бол түүнээс гадна бас өтгөн хатгалтыг яаж мэдэж болох вэ гэхээр өтгөнөө гаргахдаа ерөөсөө хүн бол ямар нэгэн хүчтэй дүлэх тийм ээ шаардлагагүйгээр хэвийн гадагшлуулж байх хэвээр. Тэгэхээр хүчтэй дүлж гаргаж байна уу, өтгөнөө гаргаж байна уу, өтгөн хэрвээ хоргол хэлбэртэйгээр хуурай хатуу гарч байгаа бол мөн өтгөний хэмжээ багасж байгаа бол та өөрийгөө өтгөн хатгалттай гэж үзэж болно. За, зарим хүний хувьд бол хүн дээр бийтсэн ч гэсэндээ тийм таатай мэдрэмж төрөх, өөрөөр хэлбэл дутуу санагдсан юм мэдрэмж төрж байгаа бол энэ маань бас өтгөн хатгалттай байх үндэстэй байгаа.
За тэгвэл өтгөн хатахад нөлөөлдөг 3 чухал одоо хүчин зүйл байна. За нэгдүгээрх нь болохоор ус байгаа. За тэгэхээр бидний бүдүүн гэдэс бол маш их хэмжээгээр усыг шимэгдүүлдэг байгаа. Ягаад тэгэхээр бидний идэж уусан хоол хүнс маань шимт хичээлэн тийм ээ тэр уураг, амин хүчил, эрдэс бодис, витамин энэ бүхэн бол бидний нарийн гэдсэнд шимэгдээд өөрөөр хэлбэл нарийн гэдсэнд бидний хоол хүнс маань яг авах ёстой шимт хичээл бол бүрэн авчин. За тэгээд одоо хэрэгцээгүй болон бие шингээгүй тэр хэсгүүд нь бол бүдүүн гэдс рүүгээ ирдэг. За бүдүүн гэдсний гол үүрэг нь болохоор бидний эзэн уусан зүйлээс хэрэгцээгүй тэр зүйлийг нь гадагшлуулах явцдаа түүнд агуулгадж байгаа шингэнийг нь бол өөртөө буцаж одоо шимж ханаараа шимж аваад буцаад одоо биеийнхэн эргэлтэнд одоо тэр усыг бол оруулдаг байгаа. Тэгэхээр хүн өдөртөө 1-2 литр хүртэлх ус уух ёстой гэж ярьдаг тийм ээ. За тэгвэл бүдүүн гэдс маань өдөртөө 8 литр хүртэлх усыг өөрийнхөө ханаар шимэгдүүлж аваад бодисын солилцоонд оруулж өөрөөр хэлбэл ингээд усны эргэлтэнд бол оруулж өгдөг ийм чухал үүрэгтэй хэрэгтэн байгаа. Тэгэхээр бүдүүн гэдс нь хэмжээ нь бол одоо жишээ нь 1.5-аас 1.8 метр буюу одоо биднийг алгаад дэлгэцсэн юм шиг тийм хэмжээний урт гэдс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр гэдсийг бидний энэ гэдсний энэ хэвлийн багахан хэсэгт байрлуулахын тулд маш их шахаж атрайн нугалаанууд үүссэн байдаг. Тэгэхээр тэр атрайн нугалаа болгоноор бидний эзэн одоо хоолны үлдэгдэл ялгдсан маань дамжиж явахдаа өөртөө агуулж байгаа тэр шингэнэ бол ихэнх нь өөрөөр хэлбэл 95% хүртэлх хувийг нь бол ханаараа шимэгдүүлдэг байгаа. Тэгэхээр та өдөрт хэвийн одоо хэмжээгээр ус уудаг байх юм бол таны бүлүүн гэдс маань тэр хоол хүнсэнд байгаа шингэнэ аваад тэгээд өтгөн чинь хит их хуурай болохгүйгээр гадагшлах хэрэгтэй. Гэтэл усны хэрэглээ багтаа хүмүүсийн хувьд болохоор юу илэрдэггүй гэхээр гэдсний хан бол өөрөө нөгөө одоо бид хэрэгцээтэй шингэнийга эргэлтэнд оруулах гад таны өтгөнд байгаа шингэнийг 95% шимээд авчичаар үлдсэн нөгөө 5% нь л гадагшлах хэрэгтэй байтал хэрвээ та маш бага хэмжээгээр ус уудаг байх юм бол тэр ихэнх нь одоо бүдүүн гэдс маань шимээд үлдсэн хэсэг нь маш бага шингэн агуулж байгаа учраас өтгөн хатах нэг үндэс болж ирж байгаа. Ингээд өтгөн хатсан хүн маань мэдээж маш их дүлэлтээр гадагшлуулаад энэ нь бол эргээд шамбрам үүсэх нэг эрсдлийг бий болгож байгаа. За тэгвэл би хэдийн хэмжээгээр ус уух уу гэхээр одоо жишээ нь 1.5-аас 2 литр гэж хэлдэг ч гэсэндээ энэ маань бас хүн болгон өөр бие махбодтой учраас тэрэнд нь тохируулаад усны хэмжээг бол тохируулна. Тэгэхээр хүний 1 кг жин тутамд 30-аас 40 мл ус хэрвээ гаднаас ууж байх юм бол энэ маань бодисын солилцоо хэвэн яваад өтгөн хатахгүй байх боломжтой болдог тийм ээ. Тэгэхээр 50 кг жинтэй хүний хувьд бол одоо 1.5-аас 2 литр ус уухад хэвэн байдаг бол одоо та жишээ 80 кг жинтэй байлаа гэж утгах чинь энэ маань 2.1 одоо 4-өөс 3.2 литр болоод нэмэгдэх жишээтэй байдаг. Тэгэхээр таны биеийн жингээс хамаарч уух усны хэмжээ бол өөрчлөгдөнө гэсэн үг. За тэгэхээр та өдөртөө усныхаа хэмжээг хангалттай авсан тохиолдолд таны өтгөн бол хатахгүй байх үндэстэй байх нь. За хоёрдугаарх нь болохоор бидний идж байгаа хоол хүнс. За идж байгаа хоол хүнсэнд бол бид нэр ихэнхдээ цагаан гурил, цагаан будаа, тэгээд нарийн бов их хэрэгэлдэг. Монголчууд ялангуяа үндсэн хэрэглээнд нь бол энэ одоо юунууд хүнсний бүтээгдэхүүн их ордог. Эдгээр нь бол маш их хэмжээгээр цавуулаг агуулсан байдаг. Тэгэхээр цавуулаг ихтэй байна гэдэг маань тэр хэмжээгээрээ таны гидсэнд бол ерөөсөө маш их юу үүсгэх вэ гэхээр гөрүүлзэх хөдөлгөөнийг багасгасан ийм одоо цавуулаг бодис одоо их хэмжээгээр орж ирнэ гэсэн үг тийм ээ. Тэгэхээр одоо бид нар ер нь бол цавуулаг биш аль болохоор эслэгтэй буюу ширхэгтэй юм хүнсний бүтээгдэхүүн, гурил гурлан бүтээгдэхүүн хэрэгэл одоо үр жимс тийм ээ. Хүнсний ногоо хэрглэж явах юм бол таны өтгөн бол хатахгүй байх юм боломжтой болдог. Тэгэхээр ер нь бол хоол судлаачдын зөвлөж байгаагаар бол аль болохоор хүнсний ногоо үр тариа за obvious тийм ээ идэж байх хэвээр эдгээр эслэг түлхүү идэж байгаа тохиолдолд бол өтгөн хатахгүй гэж үздэг. Тэгэхээр эслэг маань өөрөө бидний ходоод нь чимэгддэггүй, нарийн гидсэнд чимэгддэггүй, бүдүүн гидсэнд очоод
бүдүүн ер нь бол эслэгтэй хүнс гэдэг чинь өөрөө нүүрс усны төрлийн хүнсний ширхэглэг гэсэн үг байна. Тэгэхээр нарийн гидсэнд чимэгдэхгүй учраас бүдүүн гидсэнд очихороо бүдүүн гидсний ашигтай бактериудын нөлөөгөөр л зөвхөн боловсрж яадаг. Тэгэхээр эслэгийн зарим хэсэг нь болохоор боловсрох, зарим хэсэг нь тэр чигээрээ бидний өтгөнөөр бол гадагшилдаг байх нь тийм ээ. За хүнсний ногоо гэд идэх хэрэгтэй гэхдээ яг хөрсний доор ургадаг тэр хүнсний ногооноос илүү дээр нь ургадаг хүнсний ногоонод илүү эслэг ихтэй байдаг. За жишээлх юм бол төмс гэхэд бид нэр хөрсний доор ургуулдаг. Тэгэхээр энд бол эслэг бага байх нь байна. Дээр нь ургуулдаг одоо жишээ нь байцаач гэдэг юм уу одоо нарийн ногоо эдгээр нь бол газрын дээр ургадаг учраас эслэг бол ихтэй байдаг. Тэгэхээр бид нар аль болохоор хүнсний ногоогоо сонгохдоо газрын дээр ургадаг ийм эслэг ихтэй хүнсний ногоо хэрэглэх нь байна, тийм ээ. За эслэгийн хувьд бол бидний бүдүүн гидсэнд биеийн бусад хэсгээс бол маш их хэмжээгээр шингэнийг өөртөө ингэж татаж яадаг. Тэгэхээр эслэгтэй хүнс идээд байх юм бол таны бүдүүн гидсэнд бол ус хангалттай хэмжээгээр одоо цугларна гэсэн. Тэгэхээр энэ тохиолдолд бол шулуун гидсэнд очих одоо тэр хоолны үлдэгдэл маань хангалттай хэмжээгээр чийг агуулж байгаа учраас гадагшлахтаа бол хүчтэл өгөхгүйгээр гадагшилж чаддаг. Гэтэл эслэг багтай хүнс нь болохоор эсэргээрээ бидний одоо буцад биеийн хэсгээс бол чигийг татаж чадахгүй учраас тэр гулсах хурд нь бол саатаад ингээд ихэнх шингэнэ шулуун гидсэн бүдүүн гидснийхаа хананд алдснаас болоод хоргол хэлбэртэй болоод ингээд өтгөн хатах нэг шалтгаан болдог байгаа. За тэгэхээр бид нар бол одоо дараагийн нэг зөвлөгөө маань эслэгтэй хүнс бол хэрэглэх хэрэгтэй байх нь. За гурав дахь зөвлөгөө нь бол юу ах вэ гэхээр хөдөлгөөн байгаа. Тэгэхээр бидний бие бол ерөөсөө ингээд булчингаар бүрхсэн байгаа. Тэгэхээр бидний ердийн хөдөлгөөн алхах байна, тийм ээ, янз бүрийн энэ хийж байгаа хөдөлгөөн болгон бол бидний гидсний гөрөлцөх хөдөлгөөнд бол нөлөөлж яадаг. Тэгэхээр гидсний гөрөлцөх хөдөлгөөн гэхээр юг ойлгох вэ гэхээр бид нар жишээ нь өөртөө мэдрэхгүй л байгаа болохоос бидний бүдүүн гидс гэхэд одоо 1 минутанд 5-аас 10 удаа ингэж гөрвөлзөж хөдөлж яадаг. Тэгээ ингэж гөрвөлзөж хөдлөхдөө дотроо байгаа тэрхүү одоо хоолны үлдэгдлийг давших хөдөлгөөнөөр одоо шулуун гидс рүүгээ ингэж аваачиж яадаг байгаа. Тэгэхээр хэрвээ таны биеийн ерөнхий хөдөлгөөн бага байх юм бол энэ нь эргээгээд бас гидсний гөрвөлзөх хөдөлгөөнийг удаашрахад нөлөөлдөг. Тийм учраас та гидснийхаа гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулахын тулд өдөр тутамдаа ингээд сайн алхах хэрэгтэй, дасгал хийх хэрэгтэй. Энэ хөдөлгөөний хомсдолтой хүмүүс л ер нь гидсний одоо гөрвөлзөх хөдөлгөөн удаашрдаг гэсэн ийм судалгаа хүртэл байдаг. Тэгэхээр ийм дасгалыг бол сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр би одоо та нарт нэг хамгийн энгийн дасгалыг хийчих. Энийг бол та суугаа, хэвтэй, босоо ямар ч тохиолдолд хийж болох юм байна. Тэгэхээр амьсгаагаа авах үедээ гидсээ урагшаагаа ингэж цүдийлгээд амьсгаа гаргахтаа гидсээ татна. За энэ дасгалыг бол хэн ч хийж чадна шүү дээ. Тэгэхээр энэ дасгал маш энгийн мөртлөө үр дүн бол их сайн өгдөг. Тэгэхээр та амьсгаагаа авахдаа хөвлийгээ цүдийлгээд амьсгаа гаргахтаа татаад ингэж байх тохиолдолд бол таны гидсний тэр гөрвөлзөх хөдөлгөөн бол эрчимжиж өтгөн маань өөрөө цаашаа дараагийнхаа шат руу саадгүй явах юм бүрэн боломжтой байдаг байгаа. За ингээд би ерөнхий одоо усуу сайн уух нь байна, эслэгтэй хүнс хэрэглэх нь байна. За гидсний гөрвөлзөх хөдөлгөөнийг сайжруулах дасгалыг хийх нь байна гэдэг зөвлөгөө өгье. За энэ дээр нэмээд бас Tintorum компани одоо гэрийн нөхцөлд хэрэгжилж болох өтгөн хаталтын эсрэг болон шамбармын үед хэрэглэх бүтээгдэхүүнийг товчхон танилцуулъя гэж бодож байна. За шамбар маань өөрөө дотор шамбарм, гадна шамбарм гэж байдаг гэж түрүүн хэлсэн тийм ээ. Тэгэхээр гадна шамбармын үед бол бид нар энэ экстрим гэсэн зөгийн хортой тосыг яг гадагшаага ингээ хавдаад гараад ирчихсэн тэр одоо цүлхэн тэр одоо судасны бүлэн дээр бол түрхэхэд нэгдүгээр маш хурдан шимэгдэж тэр венийн судасны өргөсөл болон одоо тэр одоо өрөвсөл болон өргөсөл нь бол намддаг байгаа. Ер нь бол 2 хоног хэрэглэхэд л одоо энэ экстрим гэдэг энэ тосыг гадна шамбарм гадагшаа гарцсан байгаа тэр зангилаан дээр та түрхэхэд бол хавдар нь буудаг. За хавдар нь буухаас гадна дээр нь бол өвчнөг бол маш сайн намдаадаг. Тэгэхээр гадна шамбрамтай хүмүүсийн хувьд бол нэг завир нь их өвдөлт өгдөг штэ сууж чадахгүй хэвэн одоо ажиллаа хийж чадахгүй байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд энэ
экстремийг төрөхөд бол тэр завир бол их хурдан намддаг байгаа. За зарим хүмүүсийн хувьд бол энэ өтгөн хатдаг хүмүүс маань Венес судаснаасаа цус шүүрсээр байгаад цус багталтад орж эхэлдэг байгаа. Тэгэхээр энэ цус багталтын үед бид нэр ямар арга хэмжээ авах ёстой гэхээр тэр Венес судасны ханыг нэгдүгээр өргөслийн дарж өгөх хэрэгтэй. Өргөслийн дарж өгөх хэрэгтэй, цусыг тогтоох хэрэгтэй. Тэр судасны оюун хатан чанарыг сайжруулад судсыг бэхжүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол энэ ТИС гээд модны үр жимстэй энэ сорбус гээд энэ үрэл бол маш сайн үр дүн өгдөг. Тэгэхээр энэ маань бол яг байгалийн 100% органик юм бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл яг энэ үрэл маань өөрөө зүгийн балтай, зүгийн жилий, тэгээд дээр нь ТИС модны үр жимс ингээд дотор нь жимсээрээ байж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэг өдөртөө 3 удаа 5-7 ширхэг идэхэд бол таны одоо цус гараад байгаа, цустай өтгөн гадагшлаад байгаа, цус шүүрээд байгаа энэ бол маш сайн намддаг байгаа. За дотор шамбрамын үед бол бид нэр энэ зүгийн жилийтэй тосон ханд болон за яг энэ дотор шамбрам зориулсан энэ витус фактор гэдэг энэ хоёр тосыг бид нэр холиод шипризер шулуун гэцээрээ ингэж хийхэд бол тэр дотор шамбрамын өрөвсөл намддаг цус одоо тогтож тэр хан нь бол маш сайн бөхчиж ирдэг байгаа. За шамбрамтай хүмүүст яг гадагшаа гарсан юм байхгүй, цус гараад байхгүй мөртлөө тэр шулуун гэцсний орчмын арьс нь өөрөө эмзэгшээд одоо цууралт өгөөд одоо хагараад тэр нь захтнах, хорсох ийм таагүй мэдрэмжүүд их төрдөг. Тэгэхээр тэр тохиолдолд энэ зүгийн жилийн усан ханд гэдэг энэ APV гэдэг энэ усан хандыг төрхөж өгөхөд бол нэгдүгээрт маш сайн тайвширдаг. Хоёрдугаар тэр захтнаа намддаг. Тэгээд тэрэнд үүссэн арьсны цууралт болон тэр одоо язралттай тэр хэсэгт байгаа тэр арьсны гэмтэл бол маш сайн намддаг байгаа. За ингээд энэ бүтээгдэхүүний талаар бол хэрвээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэвэл бидэнтэй доорх хаягуудаар холбогдож болно. За яг одоо энэ 3 сард бол манай энэ шамбрамын бүтээгдэхүүнүүд маань 5% хямдарсан байгаа. Тэгэхээр та энэ бүтээгдэхүүнийг хэрвээ авахыг хүсэх юм бол та манай вебсайт руу холбогдож болно, мөн бидэнтэй холбогдож болно. За ингээд та бүхэнд эрүүл энхийг хүсье.